Тэкгийн Рампур хотын Разагийн номын сан гэж номын сан байна. Тэр маш эртний одоо цуглуулгатай. Тэр номын санд Монголын их эзэнт гүрний үеийн буюу Илхан улсын үеийн Монголын төвөнд холбогдох Аршид эдний судрын чуулган гэж зохиолын нэг их хувилбар байгаа. Энэ судрын чуулган бол монголчууд оролцож бичсэн Чингис хаан түүний угсааныхны түүхийг өгүүлсэн зохиол. Энэ зохиол дотор номын чимэглэл зураг гэж тухайн үеийн монголчуудын амьдрал ахуйг харуулсан, тухайн үеийн Монголын хаад язгууртны түүхийг харуулсан олон зураг байдгийг. Энэ зургийн чимэглэл зураг буюу миниатюр зургийг үзэсгэлэн одоо гаргаж байгаа. Тэгэхээр энэ зурагнуудыг дэлхийн эрдэмтэд юу гэж үздэг вэ гэхээр нэг хэсэг нь бол монголчуудын байлдан дагуулын үеийн Персийн зураг гэж. Нөгөө хэсэг нь бол монголчууд зурсан, монгол зургийн аргаар зурсан зураг гэж үздэг. Гэтэ энэ бол монгол зураг гэдэг нь ойлгомжтой. Ерөнхийдөө харагдана. Зүгээр хэн зурсан нь бол тийм тодорхой биш. Дэлхийн 6 оронд одоогоор бол мэдэгдэж байна. Энэ номны их нь юу одоо нэг хувь нь Туркийн Топкапийн музейд хадгалагдаж байна. Францын үндэсний номын санд байна. Английн Эдинбургийн номын санд байна. Оросын Санкт-Петербургийн дорнохны гар бичмэлийн хүрээлэнд байна. Хамгийн эртний гэж үзэж байгаа нэг хувилбар бол Узбекистаны Ташкент хотын номын санд, буюу дорнохны хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байгаа. Ташкентийн номын санд нь цагаатаа хэлээр бичигдсэн одоо нэг хувилбар хадгалагдаж байгаа.